За энэ зургийг бид нар 2023 оны одоо 4 сард одоо түрүүс өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар 3 дэс сумын одоо тэр Баясах багийн нутгийн хайгуулыг хийж явж байхдаа одоо манай багийн залуучууд ерөнхийдөө олоо тэгээ бид нар энэ дээр л ерөнхий бүрэн баримтжуулалт хийгээд энэ судалгааны эрхлэлд оруулсан ба. За тэгээд энэ дээр одоо жишээлбэл энэ зураг бусдаас юугаар онцлог юм те энэний үнц нь юу юм? Яагаад одоо энэ чухал юм гэхээр энэ бол хараа 13-аас 14-р зууны үеийн монголчуудын аж ахуй тэгээ зан үйл тухай хүмүүсийн дээл ховцос те энэ одоо бүх зүйлийг харуулсан. Тэгтэл яг 13-р зууны үеийг харуулсан 14-р зууныг харуулсан Монголд тийм баримтууд бар байдаггүй. Ялангуяа урлаг соёлын баримтууд. Булшнаас бол дээл хувцсны тасархаа янз янз юм олддог тий. Хадны шуудгаас юм гардаг. Хүн чулуун дээр л яг нөгөө дээл хувцсууд нь байж байгаа. Гэхдээ яг уран зургийн одоо ийм зургийн урлагийн бүтээл бол Монгол улсын хэмжээнд бол ганцхан их тэнгэрийн амны одоо тэр бэхэн зураг бохдог малгайтай ганцхан зураг л байдаг. Тэгтэл яг нөгөө нэг энэ хаад язгууртуудын одоо энэ дүр байдлыг харуулсан зургууд бол нөгөө тайваны одоо Эзэн хааны ордны музейд байдаг нөгөө хаадын хөргүүд байна, хаттын хөргүүд байна. Эсвэл нөгөө Европын нөгөө нэг одоо Перс номын чимэглэлээр байдаг, судрын чуулган дээр байдаг зургуудаас л манай яг албан ёсны зургуудыг бид нэр авч хэрэглэдэг байхгүй. Тэгтэл Монгол нутаг дээр байгаа одоо юу гэдгийг те урлагийн дурсгалуудаас авыг үзийхэр юм байдаггүй. Одоо өнөөдөр бол энэ судалгааны хэрэглэлд оруулаад явахаар энэ дээр угаасаа нөгөө нэг дөргөн хормойтой те урт хормойтой бохдог малгайтай эмэгтэйчүүдийн цуваа байж гин одоо юу гэдгийг те эсэр сандлаар суудсан хаад ноёдуудынх нь одоо зураг нь хадны зурган дээр байж гин тэр байтугай гэрүүд нь байж гин те сүүх тэргүүд нь байж гин энд явж байгаа мортон баатрууд нь байж гин. Тэгэхээр энэ бол өнөөдрийн марзан шарвын зурагтай адилхан одоо 13-аас 14-р зууны үеийн зургийг Монгол нутаг дээр хад чулуун дээр тухайн үед сийж үлдээснээрээ энэ өөрөө түүхэн чухал баримт болоо явчихж байгаа. За энэ дээр л одоо та харж байгаа энэ цомцог гэр байна. Энэ гэр дотор энэ ваар агооз урт үзүүтэй ваар. Энэ бол судрын чуулган дээр энэ ваарнууд угаасаа байдаг ширээ. Энэ ширээ байдаг. Тэгтэл энэ Монголын баримт байхгүй байхгүй. Тэгтэл энэ нөгөө ваараа барьсан дараа өргөн хоромтой хатан маягтай ерөнхий дүр нь харагдаж байгаа. За тэнгууд энэ гэрлүү бүр зам засаад ингээд цуваа. Энэ цуваагаар энэ харж байна нөгөө бохдог ерөнхий нөгөө нэг бохдог малгайтай эмэгтэйчүүд урдаа ваар барьсан. Том ваараа бариад энэ гэрлүү орж байгаа. Энэ бол одоо хаад хаттын том дахлах тайлга үйлдэж байгаа юм уу зан үйл хийж байгаа. Араас нь морио хөтөлцөн хоёр баатрээр баруун үйлөө өвдөглөцсөн ингээд сууж байгаа. Энэ үйл явдлыг хүртэл одоо Болоны Карпенигийн тэмдэглэлээр хүртэл ингээд байж байгаа. Өгөөдөө хаанд одоо хүмүүс одоо ноёдууд яаж одоо мэхийн осч ийн гэдэг. Тэгтэл тэр үйл явдал чинь Монголын хадны зурган дээр хүртэл ингээд сэлгэж үлдчихэж байгаа. За одоо жишээл энэ дээр ингээд хараа. Бүр урдаа ингээд хатгууд нь ингээд дээрээ энэ юм өргөөд ингээд явж байгаа. Энэ үл угаас цор ганц Монголд байгаа том Монголын баримт байхгүй.